Өглөөний мэнд төргий аваанд байна. За алт одоо хаашаа хөдлөх боломжтой вэ гэдэг талаар хэдүүлээ ярилцгаая. За алт бол эхлээд all time high гээд 4888 руу очоод буцаагаад одоо унж яваа харагдчихээн. За үүний уналт нь бол яг өчигдрийн 4880 руу хүрээд тэнцэнс бол айгүй их одоо волюм орж ирээд унсан. За энэ уналт нь бол ерөнхийдөө бол Дональд Трампын өчигдрийн дэлхийн эдийн засгийн форумын үеэр одоо хэлсэн зүйлсүүдээс бол болсон. За алт яагаад одоо унж гисэн бэ гэхээс эхлээд алт яагаад одоо эхлээд өссөн бэ гэдэг талаар хэдүүлээ одоо ярилцъя. Тэр нь хамгийн зөв бах. За алт бол ингээд тасралтгүй бол ингээд өсөд явж байгаа. Дандаа ингээд өсөлттэй ингээд явж байгаа. За энэ яагаад ингэсэн байг вэ хэдүүлээ ясанчлан өмнө Венесуелийн ерөнхийлөгчийг яасан. За Иранд болж байгаа асуудлууд руу зэрэг явуулна гэж хэлсэн. За мөн саяхан болсон асуудал бол энэ Гринландтай холбоотойгоор Гринландыг бол Америк нэгдсэн улс одоо өөр юм болох хэрэгтэй байгаа гэж хэлээд тэр хэлцэл өгөхгүй бол бид нэр одоо Европын улсуудад тарифын хувьд бол одоо нэмэгдүүлнэ гэдэг тийм юм хийснээс болоод бол алт бол одоо өссөн. Алт бол яагаад өсдөг гэдэг та хэд бол мэдчихэж байгаа. Safe haven бол хаасад иймэрхүү global uncertainty-г үед бол манай алт маань бол өстой байнгын өсөд явж идэг. За өчтөр манай Трамп маань юу гэж хэлсэн бэ гэвэл за тарифын хувьд бол одоо бид төрд бол хойшлууллаа. Яг 2 сарын 1-ээс одоо эхлэж исэн юмнуудаа бол одоо жоохон хойшлуулж байна. Яагаад гэвэл одоо НАТО-гийн одоо Secretary General дээр би айгуугаа хилцээ төрж байгаа учраас биднээс одоо ер нь хилцээ их боломж байгаа гэж харж байгаа учраас бид тэрийг ер нь бол болиулж байна гэдэг тийм бол хэлсэн байгаа. За MRKT гэдэг энэ платформ дээр бол хэдүүлээ харахад бол day trading бол ер нь bearish байна, swing trading bearish. Гэхдээ би бол day trading гэж trade trading тал дээр бол одоо bearish bias-тай бас байна гэсэн үг. За яагаад bearish bias-тай байна вэ гэвэл за Трампын мэдээ саяны хэлсэнчлэн одоо тарифын хойшлуулалт те all time record high. За equity бас өсөж эхэлсэн. Яагаад вэ гэхээр бас мөн Трамп ярилцлагынхаа үеэр удахгүй манай stock market маань удахгүй даблднаа. Америк нэгдсэн улс айгүй сайн байгаа гэдэг тиймэрхүү юм ярьснаас болоод бас манай одоо индексүүд маань буцаад өсөж эхэлсэн. За тэгэхээр хэдүүлэнд нь бол одоо ганц өсөж исэн мэдээж бас хажууд нь бодлогын хүүний талаар юмнууд бол байгаа. Гэхдээ тэр бол одоохондоо бол яг энэ өсөлтийн шалтгаан болоогүй учраас хэдүүлээ одоо яг юунаас болж өссөнөөс нь болоод одоо трейд одоо яаж авахаа шийдэх хэрэгтэй баг. За тэгэхээр ерөнхийдөө бол алт бол одоо all time new high хийсэн. Тэгэхээр зүгээр миний харж байгаагаар хэдүүлээ тэгээ unless эдийн одоо геополитикийн дахиж иймэрхүү асуудал гарахгүй бол ер нь бол алт бол унана гэдэг бол байр суурьтай байгаа. Алт бол хаашаа унах боломжтой гэвэл за мэдээж буцаад 47 тий 50 руу унж болж гээ. За бүгд 47 руу ингээд унаад ингээд явах боломжтой байна гэж бол ер нь бол харж байгаа. Тэгэхээр хэдүүлэнд нь бол fundamentally бол айгүй том одоо мэдээлэл бол ирчихлээ. Ер нь бол Трамп маань бол одоохондоо бол хүмүүс чинь нэгнийхээ одоо царайг хараад уулзад ирэхээр бас шал өөрчлөгддөг шүү дээ. Юугаар цаанаас телевизийн цаанаас л гой юм ярьж идэг болохоос биш. Яг уулзад үзэх мэдээж улс оронд нь бас хэцүү зүйл болох учраас бас Трамп бас тарифа бас хойшлуулж байна гэж харж байна. Гэхдээ ер нь бол Гринландыг бол авна гэдэг бол байр суурин дээр бол бат зогсож байгаа. Ер нь бол one way or the other ер нь бол заавал авна. Гэхдээ бид нэр одоо цэргийн хүч бол ашиглахгүй гэж хэлсэн. Тэгэхээр бид хэд бол одоо бас одоо арай гайгүй нааштай мэдээ байна гэж харж байгаа учраас ер нь бас инвестор ер нь бол одоо алтнаас бол одоо алтыг бол зарж эхэлж байна гэж бол харж байна. Тэгэхээр хэдүүлэнгийн харах цэгүүд бол
4750 те 47 4700 гэх юмтай area-нуудыг хэдүүлээ ингээд хараад ийшээгээ хүрнэ гэдэг тийм одоо biasтай тий одоо ер нь бол арилж ээж байгаа хүмүүс чинь бүгд өөр ингэсэн biasтай байхгүй болохгүй тэгэхээр тийм biastайгаар одоо арилж хийнэ гэсэн үг. За ингээд ер нь бол дуусгая. Алтны хувьд бол ингээд нэг иймэрхүү төлөвтэй байна залуусаа. За баярлалаа. Баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд таалагдсан бол манайхан тэгээд лайк хийгээд subscribe хийгээрэй. Баярлалаа.